Монгол улс Өмнө Говь аймаг, Цогцож Хийсүн, Сагаан Овааваг, 5 толгой. Энэ бол 6 тэрбум нүүрсний нөөцтэй дэлхийд ихний тавжигсдаг 5 толгойн стратегийн орд юм. Өнөөдөр энэ ордод нийт 3 өөр өмчин хэлбэртэй 3 өөр компани олборлолт явуулж байгааг энэ бус нутагт хөлдөвсөн цөөхөн хитэн хүн л мэднэ. Энд олборлолт явуулж байгаа 3 уурханаас олонний хил амны бай хэрүүлийн аль болсон нь Эрдэнэс 5 толгой эзэмшлийн орд. Харин нөгөө нь Energy Resource-ийн эзэмшлийн ухаан худалдааны орд газар. Хинэн авч хэрхэн ажилуулах хэсэг бүлгийнхний улс төр хийж халаасаа зузаатгах талбар болж байгаа Эрдэнэс 5 толгой болов. Ухаан худалдааны ордын талаар бид энэ удаа ярихгүй. Харин дээр нэрсэн хоёр уурхайн дуулаанд дарагдсан ч үйл ажиллагаагаа тогтвортой явуулсаар хагас 100-ны босго авах гэж байгаа Өмнө Говийн 5 толгойг онцлон үзүүлээ. Ийм онцолж байгаа нь Өмнө Говийн 5 толгойг Монгол хүн удирдах, монголчууд ажилуулж, үйл ажиллагаа нь хагас 100-ны туршид амжилттай яваа учраас тийм. Баялагын эзэн монгол хүн удирдах, бас монголчууд ажилуулж чадж байна гэдгийг Өмнө Говийн 5 толгойн үйл ажиллагаагаараа үлгэрлэн харуулсан байна. Эрдэнэс 5 толгой ухаан худаг гих 2 компани Өмнө Говийн 5 толгой компанийн улсад буцаан өгсөн 11,350 га талбайг худалдан эзэмшдэг юм. 6 тэрбум нүүрсний нөөцтэй 5 толгойн ордын баялагийг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд зөвхөн гадаадынхантай түншлэх ёстой гэж хэсэг бүлэг улс төр чигээд бизнесийн ашиг сонирхлоо илэрхийлж ил далдаар тэмцэлцээр байна. Энэ цагт стратегийн оч холбогдлохын 5 толгойн ордод анхлан олборлолт явуулж эхэлсэн Өмнө Говийн 5 толгой компаниг монгол хүн удирдан монголчууд ажилуулан авч явж байгаа жишээ олон хүний нүдийг нээж сонирхлыг татах нь мэдээж хэрэг. Уг нь газрын дорх баялгаа монголчууд та бид өөрсдийнхөө хүчээр эдийн засгийн эргэлтэнд оруулж үр ашгийг гадныхантай хуваалцахгүй хүртэх боломжгүй. Монголчууд чадаж байгаа тодорхой жишээ байсаар байхад энэ асуудал дээр маргалдан талцах илүү үзэхээр монгол хүн оюун орол дуулан удирдах өнөө хүртэл доктортой ажиллаж байгаа Өмнө Говийн 5 толгойн уурхай хотхон дөрөндөг юм аа. Жишээлбэл Эрдэнэс 5 толгой одоо ярьж байгаа асуудал бас эмзэглэдэг. Монголчууд өөрснөө хийж чадж байгаа заавал ягаад тэр гадны компани оруулах гэх тийм ээ. Заавал өшөө компани тох гээд ингэдэг нь бас учрыг нь бол бас гайхдаг юм аа. Хөрс уулдаг бол монголчууд өөрснөө хийж чадчихжээ шүү дээ. Энийг бол манай 5 толгой хувьцаат компанид харуулж чадж байгаа. Толгой ордын баялагийг монголчууд та бид өөрсдийн хүчээр өөрсдийн хөрөнгөөр аль 1966 онд ашиглаад эхэлсэн түүхтэй. Хайгуулын судалгааны ажлыг хийхдээ тухайн үеийн зүйл холбоот улсын эрдэмтдтэй хамтарсан ч зардал нь улсын төсөв хөрөнгөнөөс гарч байлаа. Үүнээс өөрөөр 5 толгойн уурхайд гадныхны оролцоо байсангүй. 1994 он засгийн газрын өмч хөвчлөлийн 42 тоо тогтоолоор 5 толгойн ордын уурхайг хувьцаат компани болгон өөрчилж 1995 онд орон нутагт шилжүүлэх түүхэн шийдвэр гарчээ. Өмч хөвчлөлийг эхлүүлсэн арчилсан нийгэмч хэлсэн их өөрчлөлтийн гавьяа байж 1997 он ашигт малбарын тухай хууль шинээр гарч 5 толгой компани өөрийн эзэмшилд байсан ордын нийт 11,350 га талбайг улсдаа буцаан өгч зөвхөн ашиглалт явуулах 169 га талбайг авч үлдэн өнөө хүртэл үйл ажиллагаа явуулж байна. Ихэнх талбайгаа улсдаа буцаан өгсөн ч Өмнө Говийн 5 толгой компани авч үлдсэн талбайныхаа олборлолтын хэмжээг жилээс жил нэмэгдүүлж орон нутгийн хөгжлийг эрчимжүүлэн унган иргэдийн ам амжиргааг тэтгэн орон нутгаа хөгжүүлэх асар их ачааг нуруунд дээрээ үүсээр өнөөгийн өндөрлөлт хүрчээ. Хагас 100 домнох энэ урт хугацаанд 5 толгой хувьцаат компани 5 толгой гэх ерөнхий ордын хэмжээнд гарсан хангалтгч болгоны эзэн болж байна. Манайх бол орон нутгийн өмчт компани. Үүгээр одоо бид нар бахархна да. 5 толгойн бүс нутагт уурхай хөрш уурхаануудынхаа бүх анхны гэсэн зүйлүүдийг манай уурхай анх хийсэн. 5 толгой компанийн орон нутгийн 51%, хувьцаа эзэмшигчдийн 49%-ийн өмчлөлтөй. Стратегийн ордыг төрийн мэдээлэлд 51%-ийн байлгах оновчтой хувилбарын зөв жишээ бол Өмнө Говийн 5 толгой. Чанарын хувьд дэлхийд өсөлтөд сайн чанарын нөөц зөвхөн Өмнө Говийн 5 толгой хувьцаат компани эзэмшлийн талбайгаас гарч байна. Австралийн нүүрснээс бол дутхгүй л дээ илүү гарна. Монгол улсын нүүрсний салбарын анхны экспортыг Өмнө Говийн 5 толгой компани хийж 256 тонн нүүрс гаргасан нь 2004 оны улмаар 2006 онд уурхайд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хүчин чадлын 1 сая тонн хүргэснээр
2007 онд 1 сая тонн нүүрс борлуулсан нь мөн л анхны тохиолдол байлаа. Борлуулалтын хэмжээ жилээс жил нэмэгдсээр 2011 онд 6.3 сая тонн нүүрс борлуулсан уурхайн түүхэн дэх оргил үзүүлэлтийн нэг юм. Ийхүү ууган 5 толгойн уурхай ашиглалтынхаа 50 жилийн айн босгон дээр нийт 31 сая тонн нүүрс олборлоод байна. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд 17.5 сая тонн нүүрс борлуулж 16.9 сая тонн нүүрсийг экспортод 6 сая тонн нүүрсийг дотоод зах зээлдээ нийлүүлсэн статистик байна. 11 жилдээ манай компани бүгд найрамдах хятад ард улсад нүүрсээ экспортлж байна. Өмнөгов аймгийг тэр чигээр нь цаашлаад хөрс зэрэгэлдээ Дундгой, Дорногой аймгийнхны нүүрсний хэрэгцээг ууган 5 толгой компани бүрэн хангаж байна. Мөн дотоодын борлуулалтын үнийг жилээс жилд жигд барьж байгаа. Монголчуудынхаа төлөө хууцаа эзэмшигчдийн эрх ашигын төлөө гэх сэтгэлээр монголчууд удирдах ирсэнтэй шууд холбоотой юм. Менежментийн хувьд нүүрсний хөдөлтааны хувьд бол хамгийн их туршлагатай төлөөлөл удирдах зүйл бол 5 хувьцаат компани түүц юм аа. Компани 51% өмчийн эзэн болох Өмнөгов аймгийн иргэн бүр нутгийн хишиг болох 500 мянган төгрөгийг авч байсан. Өмнөговын 5 толгой компани амжилттай ашигтай ажиллаад байвал иргэн бүрт очих нутгийн хишгийн хэмжээ дээрхээс нэмэгдэх боломжгүй. За Өмнөгов аймгийн иргэдэд нутгийн хишиг гэж бас 500 мянган заасыг иргэн бүрт өгсөн. Өмнөговын 60 мянган иргэний өмчид 51% нь байдаг учраас 5 толгой компани тэдэнд зориулж 1 тонн нүүрсийг хаач байхгүй хямдралтай үнээр буюу 15 мянган төгрөгөөр нийт 3 цэгээр борлуулад 10 жил болжээ. 5 толгой хувьцаат компани баялагын эзэд болсон Өмнөговынхныхоо төлөө цаг ямагт анхаарал тавьж ажилласан бол 49% эзэмших 23 орны иргэд ч жил бүр хувьцааныхын ашгийг хүртсээр иржээ. Сая одоо 3.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад хувьцаа эзэмшигтэй ногдлоо шиг хуваарлсан ийм уурхай бол одоо манай уурхайг байгаа гэж ингэж ойлгож байгаа. 5 толгой хувьцаат компани 1995 оны 1-р сарын 19-ний өдөр Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн 526,652 ширхэг хувьцааг TTL нэртэй гаргаж нэг хувьцааг 100 төгрөгөөр үнэлэн хөрөнгийн зах зээлд орсон түүхтэй. 2011 онд хөрөнгийн бирж дээрх компанийн үнэлгээ 568 тэрбум 784 сая 160 мянган төгрөгт хүрч нэг ширхэг хувьцааны үн 1 сая 440 мянган төгрөгөөр арилжаалагдж байсан түүхийг 2011 оны 5 сард 5 толгой хувьцаат компани нэг хувьцаагаа 100 дахин жижиглэн 52 тэрбум 665 мянга 200 ширхэг болгож арилжааг улам бүр өсгсөн нь Монгол хүнээр өдөрдүүлсэн уул уурхайн салбарынхны сайхан мэдээ, сайн жишээ яхахгүй муу юм. Монголын хөрөнгийн бирж дээр манай компанийн 5 толгой гэдэг нэрийг авч явж байгаагийн хувьд бид бол амжилттай ажиллах хэрэгтэй. Гадаадын тэр олон хүмүүс манай хувьцааг эзэмшиж байна. Бидэнд бол одоо зогсох, алгуурлах тийм эрх бол байхгүй. Хувьцаа эзэмшигчдтэй ашиг хүртээсээр ирсэн Өмнөговын 5 толгой хувьцаат компанид улс орон нутаг төлрүүлэх татварын үзүүлэлтээр сайрын үнэ гэгдэг эрдэнтийн өмнө гიშгэж явсан амжилт бий. Сүүлийн 10 жилийн хугацаанд татварт 578 тэрбум 100 сая 968 мянган төгрөгийн орлого төлрүүлж улс орон нутгийн төсвийн бүрдүүлэлтээр өндөр хувь нэмэр оруулсаар ирсэн сайн шам үзүүлэлт олон байна. Зөвхөн Өмнөгов аймгийн хувьд авч үзвэл 5 толгой хувьцаат компани орон нутгийн төсөв зөвхөн ногдлоошоос 110 тэрбум төгрөг төлрүүлсэн байна. Татвар төлөлтөөр Монголын аж ахуйн нэгжүүдээс эхний айргийн 5-д явдаг. Тэгээд зарим улиралд, зарим жилд бол Эрдэнтийн дараа тэгээд тухайн бас улиралдаа бас Эрдэнтийн өмнө эдэрэгшиж явсан түүх бол байна. Стратегийн урдын 51% нь өдрийн өмч байхын сайхан жишээ бол Өмнөговын 5 толгой хувьцаат компани. Уул уурхайн баялаг ихтэй өмнгийн цэгэр говийнхны мэдээлд 5 толгой хувьцаат компани хувьцааны 51%-ийг өгөх түүхэн шийдвэр арчилсан нийгэмд шилжсэн 1995 онд гарсныг өмнө өгүүлсэн. Тус уурхай Өмнөгов аймгийн төсвийн 70-80%-ийг дангаараа бүрдүүлж байгаа бол цогц цэцгийн сумын төсвийн 96%-ийг дангаараа бүрдүүлж нутгийн иргэдийн амь амьдралыг нуруунд дээрээ авч явж Таван байна. толгойн төсвийн хөрөнгө оруулалтаар болоод нийт одоо төсөв байгууллагуудын тийм ээ цалин хангамж нийгмийн хариуцлага асуудал бүх асуудал шийдэгддэг халамж үйлчилгээ явж байна. Эмнэлэг боловсрол бүх төсөв бүрдүүлэлт халамж асуудлыг шийдэж байна. 90 жилийн түүхтэй цогц цэцгийн сумын 50 жилийн хөгжил нь Өмнөговын 5 толгой хувьцаат компанитай холбогдож байна. Энэ сум хөгжлөөрөөж бусад сумдыг тэргүүл цогц цэцгийн сумын үндсэн болон явуулан хүн амын тоо нийлээд 11 мянгад хүрчээ. Энэ бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд бол орон нутгийн өмчөд 5 толгой бол гол үүрэг оройлог гүйцэтгэж байгаа. Өмнөх нийгмийн үед байгуулагдсан сургууль цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүй болсон учраас орон нутгийн төсвийн хөрөнгөөр мөрөөдөл цогцол буруу сургуулийг
цэцэрлэгийнх нь хамт байгуулсан байна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж байгаа бүтээн байгуулалт өнөөдөр ч үргэлжилж сум дундын эмнэлгийг хэдийнэ барьсан бол 200 хүүхдийн цэцэрлэг барих ажил хэд өрнөж байна. Томоохон сүлжээ зочид буудал хоолны газрууд ч мөн энэ сумд үйл ажиллагаагаа хэдийнэ эхлүүлжээ. Өмнгийн говийнхны аж амьдрал уул уурхайн баялгаа даган өдрөөс өдөрт сайжирч байна. Оюу толгой гэх бусад уурхай олборлогч компаниуд байх ч өмнө говийн 5 толгой шиг аймаг орон нутгийн иргэдийн амьдралд шууд утгаараа нөлөөлсөн цөөн. Ийм одоо сайн менежментийг, зардлын менежментийг бид нар барьж явж байгаагаараа өнөөдөр бол үдийн зэрэгтэй одоо гаднаа зээлгөө тий дотоод одоо ажилтаа янз бүрийн одоо цомгтгох халах янз бүрийн асуудалгүй цалингаа багасгаагүй ингээл ажиллаж байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд 5 толгой хувьцат компани хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашиг олох менежментийн бодлого хэрэгжүүлснээр өндөр ноогдол ашигыг хувьцаа эзэмшигчдэд тарааж чадж байгаа нь гавьяатай. Нүүрсний салбарын зах зээлийн уналт ирэлтийн бууралтаас хамааралтайгаар борлуулалтын орлогын 24 онд буурсан ч үйл ажиллагаагаа хэвийн өргөжлүүлэх бодлого баримтаж байгаа нутаг усныхаа хөгжлийг уугуул иргэдийнхэн ам амжиргааг бодсныхаа. Манай компани үйл ажиллагаа зогсоход л яг энэ хавийн бүх худалдаа наймаа зогсдог. Бусад компани одоо зогсох байхад бол нэг нөлөөлдөг. Яг тэр нөгөө бид нар орон нутгийн хүмүүсийг ажлын байраар хангаж тэр 2000 туслан гүйцэтгэгч компани 2000 ажилтныг ажлын байраар хангаж хөдөлгөж байдаг болохоор бид орон нутгаас бүх ажил үйлчлэгээ бараагаа худалдаж авдаг болохоор манай үйл ажиллагаа багасхад энэ орон нутгийн эдийн засаг дагаад багасдаг. 5 толгой компанийн нүүрсний уурхайг баялагын эзэд болсон өмнө говьчууд өөрсдөө ажиллаж байгаа нь онцлог бас нэг сайн мэдээ. Нийт 204 туслан гүйцэтгэгч 800 орчим ажилтан уурхайн үйл ажиллагааг хариуцсан ажиллаж байна. Уурхайн ажиллах хүчин байрлах энэ тосгон өнөөдөр нэг сумын дайтай өргөжөнд хэмжээ. Олон жил тогтвортой ажиллаж үр ашгаа нутгийн иргэдэд хүртээсэн гэх яриа зөвхөн компани удирдлагуудын амнаас гарсангүй. Аргэр амьдралын байнга тэтгэж байдгийг уурхайн ажилчид амралдуулан ярьж компанийн анхны их тодорхойтой амжилт өгөхийг цээжээр өгүүлэн бахархсан. Нийгмийн асуудал руу хандсан нэлээд ажлууд хийдэг. Хүүхдийн цэцэрлэг энэ хажуудаа бас санаа зовох зүйл их багтаа учраас ажиллах татаа сайхан байдаг. Ер нь бол хаач байхгүй. Энэ уурхайнуудаас бол хамгийн суурьшмал амьдралтай. Ер тогтвор суурьшил сайтай энд орсон хүн бол энэ уурхайгаас гарья гэж ер нь дуугардаг хүн байдгүй, орё гэсэн хүмүүс л байж байдаг. Том хөдөлмөрийн маргаан бол тэр бол гараад байдаггүй. Одоо 60 онд ажиллаж исэн байдал 80 он, 90 он, 2000 он энэ бүх онуудад яг л жигд ажиллаж исэн гэдгээр бол бус уурхайтай харьцуулахад манай уурхай бол илүү одоо онцлог. 3 үеийн уурхайчин хагас 100 жилийнхэн босхийг алах гэж байгаа 5 толгой хувьцат компанид байна. Их ажил чамжуулж хүнд ачаа үүссэн өмнө говийн 5 толгой хувьцат компанийханд өөрсдөө төвөөлгөн цээжэд дэлдэн магтах хийгээгүйгээ хийсэн болгож сүрчигнэх өнөөгийн зарим байгууллага хөв хүнийг шиг рекламны орон зай хэрэггүй нэ. Тэргүүний татвар төлөгч төсөв санхүү бүрдүүлэх орон нутгийн одоо энэ бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтыг дэмжих энэ тал дээр бол энэсэн үнэхээр одоо хамгийн жишг одоо сайн явж байгаа уурхай. Төр хайгуулын хийж нөөцийн тогтоосон стратегийн ордын хувь нь төрийн мэдлийнх байх сонгодог жишээ бол өмнө говийн 5 толгой хувьцат компани. Ерөөсөн гадаадын хөрөнгө оруулалттай биш үндэсний хөрөнгө оруулагч гэдэг талаас манай уурхай бол ерөөсөн номер 1-д явж идэг юм уурхай шүү. Нутгийн цонголны аж амьдралыг нь дээшлүүлж уугуул нутгаа хөгжүүлж байгаа өмнө говийн 5 толгой компанийг өнөөдрийн хүртэл Монгол хүн удирдах монголчууд тэр дундаа өмнө говьчууд ажиллуулж байна. Тиймээс стратегийн орд газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх гэж яарах биш. Харин монголчууд өөрсдөө ажиллуулж чадна гэдгийг өмнө говийн 5 толгойгийнхан үйлдвэрлэлээр үлгэрлэн харуулж байна. Монголчууд өөрсдөө бүтээж, өөрсдөө удирдах бас ажиллуулж чадах учраас гадаад ихнийг дахин шүтэж, өөрсдийгөө дорд үзэх хэрэггүй гэсэн яриач уурхайн энэ хотгонд өрөндгийг нэвтрүүлгийн эхэнд үзүүлсэн билээ. Хэдхэн сарын өмнө өндрөө авч маргалдсан Эрдэнэс 5 толгойн ордын 51% нь төрийн мэдлийн Эрдэнэс 5 толгой компанид хадгалагдах ёстой гэх шийдвэрийг ардчилсан нам дотроо зөвлөлдөн байж гаргасан нь оргуу зүйл биш байж. Стратегийн ордын 51% нь төрийн мэдэлд байгаад монголчууд өөрсдөө удирдан ажиллуулснаар үр ашгийг хүртэж чадаж байгаагийн тод жишээг Эрдэнэс 5 толгойтой хил залган орших өмнө говийн 5 толгой хувьцат компани харуулж байна. Тиймээс ашиг хайгчдын маргааныг таслан ийм шийдвэр гаргасан ардчилсан намыг их орныхоо талд бацсоглоо гэж олон нийт талархан хүлээж авсан юм а. Эрдэнэс 5 толгойн 51%-ийг төр эзэмшин. Үлдсэн 49% нь гадаад дотоодын компаниуд оролцох нь улс төрчдийн та бидэнд амлсан 1072 ширхэг хувьцаа амь орж үнэн нэмэгдэж хувьцаа эзэмшигч Монгол иргэн бүр ноогдол ашиг хүртэн. Яг л өнөөдөр
Өмнөг аймгийн иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа 5 толгойн компаниас хэрхэн ашгаа хүртэж өдөр ирэх тусам өөдлөн дэмжиж байгаа шиг Эрдэнэс 5 толгой компани 51% эзэмшигч Монгол улс 1072 хувьцаатай Монгол иргэн бүр баян амьдрах боломж өгнө байна. Багцгүй Монгол улсын эрх ашиг нэгдүгээрт байж Монгол хүний үнэлэмжийг өндөр байлгаж өөрсдөө хийж бүтээх ёстой гэдгийг Монгол хүн удирдсан хагас зууны хөгжлийн түүхтэй өмнө говийн 5 толгой хувьцаат компани жишээ бэлхнээ харуулж байна. Монгол хүн чадаж байна. Өмнө говийн 5 толгой хувьцаат компани